телевиз нөгөө тоглолтын дараа улир дуусны дараа ингээд аврагуудаа яриа ихэд бэлдээд байж байна. За одоо финалийн эпик зарлж байгаа юм байна. За ер нь Монгол тоглогчийн болов гэж бодоод байна. Тэр индексээр нөгөө нэгсэн азаал болов гэж бодож байна. За азаа юм байна. Самбраараа. За боллоо. Юуны түрүүн энд ирсэн бүх хүмүүстээ орой мэндийг хүргэе. Өөр итгэж байгаа юу Ямарсан төдийгөөс өдний үрс хичээсэн бүх хамт олон болон бүлгүүд гэдэг нэрэнд ор хамаартай бүх хүмүүст амар бахарч байна. Хасаа өглөөгийн үзэгчтэй хамтад яг одоо төрж байгаа сэтгэлээ хамгийн чангаар илэрхийлэхгүй. Мэдээж бүлгүүд багийн дэвшил маш гайхалтай 3 жилийн турш гайхсаар л ирж байна. Тэгээ бүх бүлгүүдийнхээ фэндээ бүгд хайртай шүү гэж хэлье. Вайса Аксайди MVP Cheerleader зогсож байна. За ингээ асуулгууд аврагавлаа. Амар онда. Яс эмгэгчтэй. Харин. Tiktok дээр заалдаг шүү дээ. Үзэгчтэй та бүхнийг 2025-аас 26 оны үндэсний дээд лигийн Асийн хөдөлгөөн багийн тоглогч Ян Милдэ уулзаж байна. You heard me. How does it sound for you? This year we went through a lot. Сэтгэл гоё нөө тэгээ багаараа 3 жил дараа завраг авч байгаа болохоор ер нь багаараа амар сэтгэл хангалуун байна. Энэ тоглолтоос амар чухал тоглолт байсан баг. Тэгээ ер нь энэ тоглолтыг баг алжуул айгүй эвгүй драфт годсон. Тэгээд хожигдчих юм бол дараагийн шахуу хуваар гэдэг ер нь эвгүй байсан. Тэгээд чухал тоглолт авч чадсандаа баяртай байна. За баярлалаа. Энэ ажлыг коучтой зориулж байгаа шүү. Good, man. It's been a long season. We lost our coach.
We stuck together though, and we just came back off of 2 losses in BCL, so we wanted to make sure that we started back and get our rhythm back. We did that tonight. Yeah, what's the difference between last season Broncos and this is Broncos? What's the difference? Everybody grew up. Everybody grew up. From Boris to Oz to Tushi, Timmy. Those guys grew up, and it's a beautiful thing to watch, man, to see them growing up. Yeah. За нөө Желчкос галж удаж ирсэн байгаа маань. За Желчкос галж удаж. За энэ хүүхэн яах гэдэг. За улирлаа дууссан. Би яриавч. За. ингээд энэ гэхдээ хинт зориулж яриад байгаа. За ямар ч хамаагүй мэн те. Дараагийн улирал дээр илүү юг сайжруулах гэж бодов. Илүү судлаг ашиглага байлээ. Тэгээд яг оновчтой асуултууд асуудаг болъё гэдгээ маш сайн ойлгож авлаа. Тэгээд анхны жил байсан болохоор маш их алдаа дутагдал байсан байх. Тэгээд намайг ойлгож хүлээцтэй үзэгчдээ бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Одоо жоо үйлчлэл яг ойлгож. Финалийн MVP-гээс ярилцлага авлаа. Өнөөдрийн сэтгэл хэр байна. За тэгээд яг доор талбай дээр сууж ярилцлага авах сэтгэл ямар байд юм бэ? Хасыг үлгүүдийн хувьд яг энэ удаагийн аврагын цом ямар үнцэнтэйг мэдчихсэн учраас доглоод байсан. Тэгээ түрүүн Барсаг уйлахт нь дагаад бас уйлах гэдсэн. Тэгээ гоё л байлаа. Тэгээ тэр хоёрын хувьд ч гэсэндээ сэтгэл маш өдөр байгаа нь харагцсан. Яг гарч ирэхийн өмнөх сандрал хэр байв да? Сандрал ерөөсөө байгаагүй. Яриа аваад эхэлсэн чинь ер нь сандрахаа болцсон. Тэгээ тэр хоёрын хувьд жоохон чөлөөтэй ярилцлага өгсөн. Гоё ярилцлага өгсөн бахаа гэж найчнаа. Яргоо хөвтэй. За аврагаа сэтгэл хэр байна? Сэтгэл айгүй хөндөр байна. Маш хөндөр байна. Ер нь өмнө аврагах тийм байх гэсэн мэдрэмжээс ер нь зөрж гинөө. Үгүй одоо яг за нэг иймэрхүү байх гэж бодож ирснээс яг илүү байна. Яг үнэндээ. Тэгээ одоо яг хэлэх юм алгаа ах. Хэлэхгүй болдохгүй. Асын үлгүүдэд нэгдээд ингээд энэ амар огийн бас нэг хэсэг болсон талаараа тий. Энэ үйлрэл бас магтагч үйлрэл байсан. За юуны өмнө намайг сонгож авсан багийн удирдлагууд, коучнөр, за багийн захирал, эзэн ерөнхийлөгчид, багийн ахлагч том ах нартай бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ намайг сонгож аваад итгэл хүлээлгээд одоо ингээд нэг багийнхаа нэг хэсэг болгосонд маш их баярлж ийн гэж хэлье да. Тэгээд бас одоо өөд болсон коучтой ч гэсэн маш их баярлдаг. Тэгээ маш их баярлалаа л гэж хэлье. Тэгээд айгүйх хичээмээр санагдчих дахиад. За баярлалаа үлсээ. За баярлалаа. Мэдээч бас хүн цуврал боллоо. Ер нь амар хүндлээ. Мэдээч өөрийнхөө чадхыг хийн. Тэгээд ер нь бол бид нэр өмнө жил 2 жил финал тоглоод үтсэн. Финал өөр амсгалыг мэднэ. Тэгээд ер нь бол ямар ч юу ахгүй сэтгэл хөдлөл ер нь бол өөрөө тоглолоо доо. За баярлалаа үлсээ. Баярлалаа. Монголын шашингийн үндэслэлийн тэгийн 2005-аас 2006 оны өдрийн кидавраа Сэник Богос.
сэтгэл өндөр байна уу? 3 жил 3 аврах уу? Тэг. Тэгээд ерөнхий өгөр хэлж чадахгүй нөө аюу гоё шүү дээ. Ер нь энэ тоглолт бас амар чухал байсан баг тий. Тэг. Бид нар ер нь шууд дуусгая гэж орж ирсэн ш мөндөө. Тэгээд мах аюу сайн байлаа. Бүгд сайн тоглож чадлаа. Сайн байлаа. Тоглолтын ихээс амар тий. Тэг. Миллер бол бүр яг аюу фокус аюу гоё орж ирсэн. Баярлалаа. За хоёр дарга суусан байна да. Энэ зурлыг бас ялчгүй Жиманга бас үнээр яг яаны хийх юм хийдэг те. Миллер бол ойлгомжтой. Миллерс би сая бас энэ халаалтын цамцыг нь авлаа. Өөрөө бол өмсөглөө. Өөртөө дурсаад авдсан юм байна. Энэ финал гэдэг утгаараа. За 7 аварга гоцоолгож байна. 7 удаагийн аварга гэдэг. За асуулуудыг хэдэн жил дэмжиж байна? Оо, нэлээд олон 10 гаруй жил хавар юм. За. Зөндөө олон баярлуулж байна те. Оо тий, зөндөөч яастай финал дээр зөндөө бас хождгийн арлаа тий. Тэгээ бас авраг авахыг илүү харсан баха тий. Нөө өрсөлдөж огт нь Казанс гэдэг ч юм уу те. Нөө бас Мондөд тоглолт байсан. Ер нь юу гэж бодож ирсэн бэ? Цуврал эхлэхэд. Ерөнхийдөө бол ер нь бол холд аваач гэдэгт мэдэлтэй байсан гэдээс. Тий. Уусаа багийн зохион байгуулна. Тэгээ нөгөө хурд мурд бүх юм бодоход юм тиймээс. За, яс яриа. За. Амар татж ирсэн өөр асуугааш. За энэ түр яриа өгч байгаа юм. За. Тэгээд одоо энийг дуусгаар орчлаасан шүү дээ. За. Юу вэ? Йоо яач. Яахгүй шүү. За. Па яа энэ арда авраг авсан үн чи одоо тэгэлгүй яах вэ? За бас одоо хамгийн залуу гэсэн юмнуудыг шинжилээд явж байна. Энэ удаагийн Сэтгэл бол тэгээ баяр дээр баяр давхцаа. Тэгэхээр төсөөлөөгүй юмдаа ингээд хөрчлөө бол багийнхнараа л амар бахархаж байна да. Хүмүүс мөн хэлэхүүг бас үнэхээр олддог. Хоёр ахын бас 7 дахь авраг боллоо тий. Хоёр ахаас томд бас өргөлээ тий. Хамтдаа. Тий, хамтдаа бол яг өнөө 8 сараас манай бэлтгэл бүгд цугуулж гисэн. Тэндээсээ яг бүгдээрээ нэг зорилго тавиал ихэлсэн. Тэгэл бүр маш их ярилцаж хүнд хэцүү уюуч байсан, гой сайхан уюуч байсан. Тэднийхээ бүгдийнх нь ард гарсанд бол маш их баяртай байна. Багаар бол маш их бахархаж байна. За энд даруу. Яа хөтөж байгаа. Өөрөө трипит. Яа. Ажим флогос скриншот хийж авах гэдэг юм байна. За би скриншот хийгээ дараа нэг. Аппаратовыг дараад өгөөж энэ чинь. Энэ штэ аппарат. Ингээд тааж болт юм болоо. Айбагаа. За энэ аппаратовыг дарж байгаа юм. Яг надаар даруулах ч шүү дээ. Би бол авцаа скриншот хийгээд. За авцаа шүү авцаа. Би бол авцаа. За дараа нь тастаад өгч болох хаа. За энэ Томи ахтай нэг таарчвал. Манай замуу үдээс харж аваарай. Тэр нэг гэрүүлээр шахах дараа нь. За гэрх нэрээ агуулаа дараа нь яриаг гинэ. За ер нь надад ч олдохгүйл болоо явчлаа тань. Энэ амар олон ирсэн. Ер нь өөрийнхөө замыг бодоод өөр юм бодох. 남은 Tommy. За гавьт ээж байх шиг байна.
энэ гайхалтай үчийн мэндийг хүргэе. Тэгээд хэлэх өнгөр олдохгүй багт танилцтараа маш их багтчин. Тэгээд бүгдэнд нь маш их хайртай шүү. Энэ цоврух, энэ улирлын төгсгөлийг би бас энэ дутхгүй байж чадахгүй. Тэгээд бидэнтэй хамт улирлыг эхлүүлсэн бас дуусгах чадаагүй хүн бол бидний яг бүхний хажуугаас харж байгаа манай дасгалжуулагч байгаа. Тэгээд энд байгаа хүн бол яг дасгалжуулагчийн төлөө хичээсэн. Өөрийгөө золиослоо хичээсэн. Тэгээд яг одоо тэнгэрт байгаа дасгалжуулагчтай хайртай шүү. Энэ цом бол таны цом шүү гэж хэлмээр. Санса Монголын саксофонгийн өгчөд Эрэтүүн интернетийн илэрхийлэл Монголын үндэсний телевизийн автосурыг ард үзэгдэх юм. Монголын саксофоны өдрөсөлийг